Өнөөдрийн сэдвийн гол дүр болох 21 настай Гэлэнмаа Абхая энэтхэгийн зарим санваартан Гэлэнмаа нарын ёс бус бэлгийн харилцааг мэдсэн учраас хөнөөгдсөн. Харамсалтай нь 30 гаруй жилийн дараа л жинхэнэ үнэн ил болж шударга ёс тогтлоо. 1992 оны 3 дугаар сарын 27-нд нас барсан Абхая Гэлэнмаагийн хальсан шахаа хийдийн галт тогооны өрөөнд хоёр өөр газар хэвдэж байв. Нэг нь үүдэнд, нөгөө нь хөргөгчний хажууд. Түүний цагаан алчуур хаалганд үлгөөтэй байлаа. Нээлттэй усны савнаас туслууд шалан дээр асгарсан байна. Өрөөний болонд нэг сүх байсан. Тэр өдрийн үдээс хойш энэтхэгийн Керала мужийн Коттаям дахь хийдийн худгаас Абхая охины цогцос олджээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний хоёр талд хумсны мөр, толгой дээр нь хоёр цуврал, биеэр нь олон хөхрөлт, гавлын яс нь хугарсан байна. Ийм шарах сорив галт тогоонд илт гэмт хэргийн шинж бүхий байдал илэрсэн ч 21 настай Абхаяг хөнөөсөн хэрэгээр 28 жилийн турш хинч шүүхийн өмнө зогсоогүй. Үүний оронд олон жилийн турш мухардмал мөрдөн шалгах ажиллагаанууд үргэлжилсэн бөгөөд энэ хэрэг авилгалаар дүүрэн байсан. Эцэст нь 2020 оны 12 дугаар сард нэг санваартан нэг Гэлэнмааг ёс бус харьцаагаа нуухын тулд Абхаяг алсан гэж буруутхан гин буруутайд тооцлоо. Шүүхийн дүгнэлтээр Абхая Гэлэнмаа галт тогоонд орж ирэх үед санваартан Томас Коттур болон Сефи Гэлэнмаа хоёр бэлгийн харьцаанд орж байсан ба Абхая тэднийг харсан тул хоёр итгээд түүнийг хөнөөжээ. Дараа нь хэрэгтнүүдийг бүх насаар нь хорих ял сонсгов. Бараг 30 жил тэмцсэний эцэс түүний гэр бүлийн сэтгэлд байсан ганц асуулт хэвээр үлдэв. Яагаад ийм удаан хугацаа шаардсан бэ хэмээн Абхая охины ах Бижу Томас асуулаа. Абхая нас барахаас өмнө Коттаям хот дахь Кнаная католик сүмийн харьяа их сургуульд суралцж байж. Коттаям хотын хүү ам нь ойролцоогоор 1.8 сая. Энэтхэгийн үндсэндээ хинду шашинтай хүү амын дунд христийн шашинтнууд 2.3%-ийг эзэлдэг бөгөөд энэ тоо 20 гаруй жил өөрчлөгдөөгүй. Гэхдээ Керала мужид христийн шашинтнуудын тоон дүр нийт хүн амын 18% орчим. Энэхүү хэргийг энэтхэгийн төв мөрдөн байцаах товчоо буюу CBI мөрдөж яллсан. Яллах дүгнэлтэнд дурдсанаар Абхая Гэлэнмаа хэрэг гарсан өглөөний үүрээр 4 цаг 15 минутанд сэрж шалгалтандаа бэлтгэхээр босчээ. Тэр ус авахын тулд нэг давхрын галт тогоонд орсон байна. Прокурорын хэлснээр тэр үед л Абхая санваартан Томас Коттур болон Сефи Гэлэнмаа хоёрын бэлгийн харьцаанд орж байгааг харжээ. Томас Коттур санваартан тус сургуулийн сэтгэл судлалын багш, харин Сефи Гэлэнмаа тухайн хийдийн дотор байрны удирдлага хариуцдаг хүн байв. Прокурорын мэдгдснээр эдгээр хоёр хүн хууль бус бэлгийн харилцаатай байжээ. Абхая Гэлэнмаагийн цогцыг худгаас олсноос хойш 16 жилийн дараа л 2008 онд санваартан Томас Коттур баривчлагдсан. Хэрэг гарахаас өмнөх шөнө санваартан хийд рүү нууцаар орж галт тогооны ойролцоо байрлах дотор байрны эхний давхарт Сефи Гэлэнмаагийн өрөөнд хонсон гэж прокурор мэдгдсэн байна. Тэднийг секс хийж байгааг харсныг ухаармагц санваартан галт тогоонд байсан жижиг сүхээр бүсгүй толгойн ард тал руу зохиж дараа нь цогцыг нь дотор байрны гаднах худаг руу шидсэн байдаг. Тухайн шөнө юу болсон талаарх нарийн мэдээлэл хэдэн жилийн дараа ил болсноос бусад үед хүний эрхийн идэвхтнүүд болон хохирогч охины гэр бүл дарамт их амсаж байсан юм. Абхаягийн эцэг нь алуурчныг олох хүртлээр бууж өгөөгүй. Абхая Гэлэнмаагийн үхлийн талаарх анхны мөрдөн байцаалтыг түүний цогцыг олсон өдөр Коттаямын баруун хэсгийн цагдаагийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст эхэлсэн. Гэвч нэг жилийн дараа шүүх түүний үхлийг амиа хорлолт гэж дүгнсэн байдаг. Гэхдээ Абхая Гэлэнмаагийн эцэг Мэтью Томас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд орон нутгийн цагдаа шүүхийн шийдвэрийг няцаан улсын төв мөрдөн байцаах агентлаг болох төв мөрдөн байцаах товчоо буюу CBI хэргийг дахин шалгахыг шаардав. 1993 онд энэтхэгийн холбогдох байгууллагууд хэрэгт дахин оролцож эхэлсэн ч 12 жилийн турш хэн нэгнийг Абхаягийн хөнөөсөн хэрэгт буруутгаагүй. Харин 1993-аас 2005 оны хооронд CBI нийт 4 тайлан гаргасан бөгөөд үүний 3 нь хэргийг хаах хүсэлд байсан. Анхны тайланд тэд Коттаямын цагдаагийнхны дүгнэлтийг давтаж үхлийн шалтгаан нь живж амиа хорлсон гэж үзсэн боловч гол шүүгч энэ дүгнэлтийг няцааж хэргийг дахин шалгуулв. 1996 онд гаргасан хоёр дахь тайланд амиа хорлсон эсвэл хүн хөнөөсөн гэдгийг тогтоох боломжгүй гэж дүгнэж хэргийг хаахыг дахин шаардав. Энийг нь мөн шүүхээс татгалцсан. 1999 онд гаргасан 3 дахь тайланд энэ бол хүн амны хэрэг мөн гэж дүгнсэн ч
сэжигтэнг нэрлээгүй тул гол шүүгч сэтгэл дундуур байна гэж үзэн мөн хэргийг хаахаас татгалзав. 2005 он гаргасан дараагийн тайланд хэрэгт сэжигтэн тогтоогдоогүй тул мөрдөн шалгах боломжгүй гэж давтан мэдгдсэн ч шүүх үүнийг дахин хүлээн зөвшөөрсөнгүй. Аз болоход шудрах шүүх залуу бүсгүй талд байж таарлаа. Үүний дараа хэрэг Нью Дели дэх CBI-ийн салбраас Керала мужийн Кочин хот дахь CBI-д шилжжээ. CBI гэдэг нь хэсэлэнчлэн түм үрдэн байцаагтавчаа. Эцэст нь 2009 онд CBI Санвартан Коттуур Сефи Гэлма мөн өөр нэг Санвартан Хосе Путрикайлыг аллагад буруутхан аль бие осоор ялсан. Цагдаагийн мэдгдсээр 3 дахь Санвартан мөн хэрэгт оролцсон гэж үзсэн. Гурвуулаа ял болон ёс бус бэлгийн харьцааны талаарх бүх мэдгдлийг үгүйсгэв. Тэд хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэл гаргасан бөгөөд дараагийн 9 жил өнгөрсний дараа л шүүгч Санвартан Коттуур болон Сефи Гэлма нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Харин 3 дахь этгээд Хосе Путрикайлд хангалттай нотлох баримт байхгүй тул түүний эсрэг ялыг хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 5-нд шүүх хурал эцэст нь эхэллээ. Прокурорын үзснээр Санвартан Коттуур болон Сефи Гэлма хоёр өөрсдийн хууль бус бэлгийн харилцаа болон хийсэн гэмт үйлдэлээ нуухын тулд хамтран хүчээ дайжлан оролцсон. Харин CBI мэдээснээр Сефи Гэлма 2008 онд баривчлагдахаас 1 хоногийн өмнө гиминопластик хэмээх онгон хайсаа сэргээх гоо заслын ажиллагаа хийлгсэн бөгөөд энэ нь өөрийгөө онгон мэт харагдуулах зорилготой байжээ. Шүүх хурлын үеэр прокурор Коттаям хотын баруун хэсгийн цагдаагийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлсэн ажилтнууд мөрдөн шалгалтанд зайлшгүй шаардлагатай баримт нотлох зүйлсийг өөрчилж устгасан гэж буруутгав. Прокурор хэлэхдээ Санвартан Коттуур сүмийн асарыг санхүү материаллык нөөц бололцоог ашиглан Санвартнууд Гэлма нарыг болон бусдыг өөрийн хүсснээр хөдөлгөж чадна гэж үзэж байсан нь бүрэн үндэслэлтэй гэв. Мөн тэр гол мөрдөн байцаагчид цагдаагийн дарга болон орлогч даргыг хэргийг нуун дарагдуулахад оролцсон гэж буруутгасан. Шүүгч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгалтын эхний үед цагдаа нар нотлох баримт болон хуванцар сав Апхая Гэлмагийн шаахай цагаан алчуурыг зориуд устгасан гэдгийг тогтоов. Шүүгч мужийн цагдаагийн газрын дарга тандан ирээдүйд ийм үйлдэл давтагдах ёсгүй гэж анхааруулсан. Мөрдөн байцаагчдын нэгийг буруутгасан боловч тэр 2008 онд нас барсан тул түүний эсрэг хэрэг хэрэгсэхгүй болов. Коттаямын баруун хэсгийн цагдаагийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн гол мөрдөн байцаагчдын нэг нь бас мөн хэргийг дуусгахаас өмнө нас барсан. Түүнийг баримт устгасан гэх буруутгал дагалдаж байна. Харин хэрэгтэн Санвартан Коттуур өөрийн гин бурууг үргэлж үгүйсгэсээр ирсэн. Тэр хэлэхдээ би буруу зүйл хийгээгүй. Бурхан надтай хамт гэж 12 дугаар сарын 23-нд шүүхэд ирэхдээ сэтгүүлчдэд ярьжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр хэрэг зөвхөн тойм баримтанд тулгуурласан. Ямар ч эцсийн нотлохой байхгүй гэж Коттуурын өмгөөлөгч Бэшивдас хэлв. Мөрдөн шалгалт удааширсан. Нотлох баримт цуглуулах ажил хожуу эхэлсэн, хэд олон зөрчилтэй. Энэхүү хэрэг нь дуйлантай байсан учраас шүүхт тэднийг буруутай гэж үзсэн хэмэв. Апхая Гэлмагийн жинхэнэ нэр нь Бина Томас. 1971 оны 2 дугаар сарын 26-нд төрсөн. Тэр даруй дүлгөөн хүүхэд байсан гэж түүний ах Бижу Томас дурсдаг. Тэд Коттаямд өссөн төрнөж католик итгэлтэй Есүс Христийн дагалдагчид байж. Дүү маань 5-6 настай байх үеэсээ л Бурхан Библиэд онцгой татагдж эхэлсэн гэж одоо Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд амьдарч буй 51 настай ах Томас ирсэн. Библийг өдөр бүр уншиж түүний сургаалаас тайвшрал олдог байсан. Бүгд түүнийг хайрладаг, тэр үргэлж бусадтай инээмсэглэн харьцдаг байсан гэж. Томасны хэлснээр Апхая Гэлма 19 настайдаа шашны амьдралд оролцохоор өргөдөл гаргаж хийдийн амьдралд орсон. Тэдний гэр бүлд Герман Итали дахь хийдэд амьдардаг хамаатан Гэлма нар байсан бөгөөд Апхая тэдний хүндлэлд хийдэг ажлыг ихэд биширдэг байж. Тэр өөрөө ч бас хүндлэгдэж амьдралаа Есүс зориулахыг хүссэн гэж Томас хэлсэн. Томас 24 настайдаа дүүн амиа хорлсон гэх мэдээг анх сонссон. Томас хэлэхдээ би маш их эргэлзсэн. Тэр жаргалтай байсан, мөрөөдлөө дагаж байсан. Тэгэхэд яагаад амиа хорлох вэ гэж тэр ярьсан байдаг. Хэргийн дараа Томас Гужрат мужаас Коттаям руу буцан ирж гэр бүлийнхэндээ туслаж дүүгийнхэн оршуулгын ажлыг зохицуулсан. Хэд хоногийн дараа тэр эмнэлгийн моргт очиж задлан шинжилгээний дүгнэлтийг уншихад дүүгийнхэн толгой бэрдсэн, хүзүүн дээр нь хумсны сорвтой байсан. Томас хэлэхдээ үүнийг хараад түүнийг худган читгэхээс өмнө юу болсон бол гэж би бодож эхэлсэн гэж.
Хэрэгтэн Сефи Гилма шүүхэд 8 хуудас мэдэгдэл өгч Абхая Гилма сэтгэл зүйн сулдалтай байсан. Гэр бүл нь сул дорой мөн сурлагын хувьд хангалтгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Эцсийн шийдвэрт дурдсанаар бусад зарим Гилманар амиа хорлолтын таамгийг тууштай дэмжигчд байсан. Шүүхийн шийдвэрт тэд гэмт этгээдийг бүх талаар дэмжихийн төлөө чармаан ажилласан гэж. Ах Томас мөн хэлэхдээ дүүгийнхаа тухай ийм зүйл сонсно гэдэг гунигтай. Тэр амиа хорлоогүй. Гэхдээ үнэн удаан хугацаанд дарагдсаар ирсэн. Томасын хэлснээр Абхаягийн эцэг өдрийн хөлсөөр амжиргаагаа залгуулдаг ядуу тариачин байсан бөгөөд охиныхоо төлөө амь тэмцэн зүтгэсэн. Бид ядуу их мөнгөгүй гэж Томас хэлв. Гэхдээ аав минь өдөр бүр хэдэн цаг автобусаар явж цагдаагаас хэргийг дахин нэхийг шаардаж үнэнээ хэлхийг гуйдаг байсан. Тэр маш их зовсон гэж Томас дурсан гэрв. Тэр үргэлж хэн нэгэн миний бие нагаалсан гэдэг байсан. Би ч үүнийг баттай мэддэг. Абхая Гилмагийн нас барсан тухай мэдээ цацагдсанаас хэдхэн хоногийн дараа энэ хэргийн сэжигтэй шин чанар залуучуудын эрхийн идэвхтэн Жомон Путем Буракалын анхаарлыг татжээ. Тэр хэлэхдээ Абхаягийн хэргийн талаар сонсоод хөмөрсөн жимсний сагс галтгоонд байсан сүх өөрөөр газар байсан шаах. Би тэр дороод буруу зүйл болсон гэдгийг ойлгосон гэв. Путин Буракал нь Котоямаас гаралтай инхийн хөдөлгөөний удирдагч Маммени сургуулийг дагагч нэгэн бөгөөд ертөнцид сайн үйлс хийгсэн зарчмаар амьдардаг идэвхтэн. Тэр хэлэхдээ цагдаа сүмийнхний хэлсэн шиг тэр амиа хорлоогүй гэдгийг би мэдсэн. Тиймдээч би эцсээ хүртэл тэмцсэн гэв. Удалгүй Путин Буракал Абхая Гилмагийн алуурчныг ижлэх үйл ажиллагааны хороо байгуулж Абхаягийн эцэгтэй хамтран авилгын талаарх бүх гомдлыг жигсааж гол гэрчүүдийн нэрсийг багтаасан өргөдөлд гарын үсэг зуржээ. CBI хэрэг хаах санал гаргах бүрт Путин Буракал дарамт үзүүлж энэтхэгийн хэвлэл мэдээллийг ашиглан хэргийг олон нийтийн анхаарлын төвд байлгаж мөрдөгчдийг илүү гүнзгий шалгахыг шаардсан. Путин Буракалын онцлон тэмдэглэснээр нэгэн гэрчийн мэдүүлэг энэ хэрэгт шийдвэрлэх аж холбогдолтой байж. Юухийн баримт хүчгийн дагуу Адака Ражу бол мэрэгжлийн хулгайч. Тэр хэрэг гарсан шөнө хэдийн дотор байрлуу нэвтэрч дээврийн зис хавтан хулгайлахаар оржээ. Тэр өмнө нь 2 удаа зис хавтан хулгайлж байсан ч 3 дахь орлого нь яг аллах болсон шөнө тэр 2 хүн шат руу дөхөж явахыг харсан гэж мэдүүлсэн. Тэдний нэг нь Санвартан Котур байсан гэж тэр таньсан юм. Шүүх хурлын явцад өмгөөлөгчд Ражугийн мэдүүлгийг хүчтэй нэцааж түүнийг итгэлгүй хүн авилгадаж болдог этгээ тэмээн харуулах гэж оролцсон. Гэвч прокурорын мэдгдснээр Ражуг гэмт хэрэгтээ тэмцэх товчоо 58 хоногийн турш хорж түүнийг аллагад буруутхан хүний мөсгүй тарчилгаанд оруулж байсныг илчлэв. Орон нутгийн цагдаа нар алуурчин гэж түүнийг гүтгэж хэрэг бичтгэл Ражуг гаргаж ирэхээр бэлдэж байсан нь энэ. Энэ бүхнийг хийсэн шалтгаан нь мэдээж гэмт хэрэгтэн Санвартны эрх мэдэл мөнгө авилга. Прокурорын мэдээснээр хулгай хийдэг байсан Ражу элдв тамлалт болоод ятгалганд огт хөдлөөгүй хэлсэн үгэндээ бат зогссон. Тэр маш их мөнгө, ажил, эхнэрийнх нь боловсролын зардлыг даасан амлалт, хүүхдүүдэд нь байр өгөх санал хүртэл авсан ч энэ бүх худалдан авах орлогод бууж өгсөнгүй. CNN сувгаар гарсан шүүхийн баримтуудад дурдсанаар цагдаа нар Ражугийн нэг танилыг баривчилж 2 өдөр тамалсан байна. Шүүгчийн хэлснээр энэ танилынх нь ахыгч баривчилж 6 өдөр тамалсан бөгөөд түүнээс Ражу нь Абхая Гилмаг хөнөөсөн гэж худал мэдүүлэг өгөхийг удаа шаардсан байна. Прокурор Пушин Праккар хэлэхдээ Ражу ирээдүйдээ маш олон бэрхшээлтэй нүүр тулна. Өмгөөлөгч түүний хүн чанарыг бүрэн үгүйсгэж байсан. Гэсэн ч дарамт улам нэмэгдэж байсан үе төртөл тэр ганцаараа бууж өгөөгүй цөөн гэрчийн нэг хിവэр үлдсэн. Би энэ хэрэгт амьдралаа зориулсан, бусдаар уншигдаад өнгөрөхийг хүсээгүй гэж Пушин Праккар хэлв. Прокурорын аюулгүй байдалд нь занал хийсэн ч хэргийн мөрдөн шалгалтыг үргэлжлүүлсээр байлаа. Абхая Гилмагийн шүүхийн процесс донд гэмт этгээ Санвартан иргэний эрхийн идэвхтэн Путин Буракал руу занал хийсэн. Шүүхийн баримтанд дурдсанаар Котур Санвартан түүнийг зохих ёсоор зохицуулна гэж сүртүүлж хэнийг ч өршөөдөггүй гэж хэлсэн байна. Энэтхэгийн бүх энэтхэгийн католик холбооны хуучин дарга Жон Дайли хэлснээр энэтхэгт шашны эрх мэдээлтнүүд маш өндөр байр суурьтай байдаг тул хэрв гэмт хэрэгт сүмийн төлөөлөгч холбогдсон бол хохирсон хүмүүс гэр бүлээрээ тэр чигтээ хохирж үлддэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим хохирогчид шударга ёсыг эрэлхийлж эхэлсэн. 2019 оны 4-р сард католик бишоп Франко Молакал 2014-өөс 2016 оны хооронд
олон насанд хүрээгүй эрэгтэй хургуудыг хэд хэдэн удаа хүчинцэн хэрэгээр буруутгагдсан. Хүчирхийллийн эсрэг дуу хоолой нийлүүлсэн хэдэн лам нар хэлэхдээ сүм тэдний амийг таглахын тулд уус даяар өөрөөр газарт албаар шилжүүлэхийг оролдсон гэж мэдэгдэв. Одоогоор энэ нутгийн хойд Панжаб мужид ажиллаж буй хүүхэд хүчирхийлэгч Мулакал бүх буруутгалыг үгүйсгдэг. Тэр ял аваагүй. Бас католик санвартан асан Робин Вада Кумчери 2019 онд 16 настай охиныг хүчинцэн хэрэгт 20 жилийн ял авчээ. Хэрэг 2017 оны 2 дугаар сард хохирогч охин төрснөөр ил болсон. Охин болон түүний эцэг эх уг санвартныг хамгаалахар оролдож бүр охины эцэг нь шүүхэд охиноо хүчинцэн хүн нь би өөрөө гэж мэдүүлсэн байдаг. Абхая Гилмагийн эцэг эх 2015 онд өөд болсон бөгөөд тэдний охины алуурчид эцэст нь хууль ёсоор шийтгэгдсэн. Ээж аав маань энэ хэргийн төгсгөлийг хараасаа гэж би маш их хүсэж байсан юм. Тэд харамсалт ээж нас барсан ч одоо эцэст нь шударгаас ирснийг харж байгаа гэж итгэж байна гэж Томас ярьсан юм. 2020 оны 12 дугаар сарын 23-нд болсон шүүх хурлаар амарглаж байгаад үүнээ нуух гэж гэмт хэрэг аллах үйлдсэн цаашлаа цагдаа нарыг авлигдсан хоёр этгээд болох Санвартан Күтүр болон Сефи Гилманарт бүх насаар нь хорих ял оноожээ. Томасын хэлснээр бараг 30 жилийн дараа хэрэг эцэслэн шийдвэрлэгдснээр тэр одоо л тайвширч амьдралаа үргэлжлүүлэх боломжтой боллоо гэжээ.